За та бүхэндээ дараагийнхаа зөвлөгөөний хүргэе. Нүүр ба нүдэнд ажиглагдах өөрчлөлтүүдийн талаар ярья. Хүүхэд эхийн умаад буруу байралтай байдаг, хөндлөн байх. За энэ үед хүүхдийн мөр эрүүний зэвсгийг эсвэл хүүхэд төрөх явцад одоо их барихын хавчаар хэрэгжилсэн бол нүүрний мэдрэл ингээд дарагддаг. Тэгээ энэ үед хүүхдийн нүүрний хоёр тал нь тэгш бус хэмтэй харагддаг. Хүүхэд уйлахгүй нэг тал нь мөрөөж харагдана. Энэ мэдрэлийн эмчийн зөвлөгөө авах эмчилгээ хийх шаардлага бас гарч болно энэ үед. За нүдний сас бүрхөвчийн дор цус хорох талаар та бүхэнд мэдээлье. За хүүхэд төрөх явцад ээжийн умаа хөт үзүү, нүдэнд одоо даралт үзүүлж, нүдний цагаан хэсгэн дээр одоо хялгсан судас нь хагарч цус хоролт үүсдэг бөгөөд төрөлтийн үед одоо элбэг тохиолдох шинжийн нэг байна. Нүдний салстанд хурсан цус ихэвчлэн 7-10 хоногийн дотор өөрөө аяндаа шинэгдэж арилдаг тул танаа зоох зүйлгүйд ихтэй байх хэрэгтэй эцэг эхчүүд. За хүүхдийн уруул дээр одоо цэврэн үсэх шалтгаан бас байдаг. За энэ нь болохоор хүүхэд хөхөө хүчтэй сурж өгснөөс хөхөн олон удаа хөх үед яраа хүүхдийн уруул дээр одоо цэврэн үсэрдэг. За уруулын цэврэн ихэвчлэн хөхөөр хоолдог хүүхдэд төрсний дараа эхний өдрүүдэд гарч ирдэг ба аяндаа өөрөө алга бол хэрвээ эхний хэдэн 7 хоногоос хойш нялх хүүхдийн уруул цэврүүцээр байвал хөхүүлтийг нь төр зур зогсоогоод уруулын цэврүү арилгах хүртэлх хөхний сүг одоо сааж амаар нь одоо хавгаар ч юм уу аягаар ч юм уу ингэ хооллоно. За уруулын цэврүү арилсны дараа хөхөөр хооллохыг үргэлжлүүлнэ. Уруулын цэврүүг арилгахад доор харгууд туслана. За хүүхдийн уруулыг одоо айл болох чиглэг байлгана. Хөхний сүүний одоо тэжээллийг өөхтөөс амин дэмээс гадна халдвар эсэргүүцэх бодисоор баялаг байдаг. Тухайлх нь бол халдвар эсэргүүцэх үйлдэлтэй цусны уурга иммуноглобулин А, таламитины хүчил нь одоо чийгшүүлэх нөлөөтэй байдаг учраас хүүхдийн уруул дээр төрөхөд халдварын эрсдлийг одоо бууруулахын зэрэгцээ уруулыг одоо чийгшүүлдэг байна. За нүдний өнгө гэж байгаа. Хүүхэд бүр нүднийхээ төрөлхийн өнгөөр одоо төрдгөө пигмент нь одоо нүдэнд айжмаар дахиж 6-аас 12 сар хүрэхэд хүүхдийн нүдний төрөлхийн өнгө нь гардаг. Ингээд дөнгөж төрсөн яраа хүүхдийн нүдний цагаан нь одоо цэнхэрдэн өнгөтэй байж болно. Хэрв яраа шарлалт эмгэг явцтай байх юм бол одоо нүдний цагаан бас шар туяатай харагдаж болно. За нулимсгүй уйлах гэдэг. Яраа хүүхдийн нулимсны сувг нь одоо жижигхэн байх тул ихэнх хүүхэд 1-3 сартай болон нулимсгүй уйлгаа. За нүдний хөдөлгөөн зохицуулахгүй байх гэдэг нь нүдний алимны зохицуулахгүй хөдөлгөөн нь хүүхэд харахтаа солир хараад байж гэдэг юм уу. Яраа хүүхдэд түгээмэл тохиолддог. Нүдний мэдрэл тэгээ булчин хөгжих явцад бол нүдний хөдөлгөөний зохицуулга айжмаар үүсдэг. Ихэвчлэн 3-4 сард нүдний хөдөлгөөн харьцангуй сайжирч. За нүдээ анивчих байдал нь болохоор зэрэг хүүхэд нойрсохоос гадна хэд хэдэн зүйл хүүхдийг нүдээ анихад хүргэдэг. Энэ нь болохоор тод гэрэл асаах, чанга дуу чимээ гарах, зохин төрөх юм уу, сормоос нүдэнд хүрэх үед нүдээ анивчдаг. Нүдээ нэргүй байх бас тохиолдлууд байдаг. Амьдралын эхний 7 хоногт яраа хүүхдийн нүдний зохин наалтамхай байдаг. Нүдээ нэргүй байх нь одоо түгээмэл болоо. Үүний гол шалтгааныг бол нулимсны сувг бүлэрсэнтэй холбож тайлбарладаг. Энэ эмгэг ихэвчлэн өөрөө арилдаг боловч нүдийг цэвэрлэх, зөөлөн илэг хийх нь ашиг тусаа өгдөг. Яраа хүүхдийн нүд нь улааж наалтсан байх юм бол зайлшгүй эмчит үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай.